Жингэлтэй дүүрэгт байрлах хүчит чонхор захаар өдөртөө доод талд 500 орчим хүн үйлчлүүлдэг байна. Иргэд захаар үйлчлүүлэхийн тулд автомашины зогсоол ашигласны төлбөр 1000 төгрөг төлдөг. Учир нь ойр хавьд зогсоол байхгүй захын зогсоол тавихаас өөр аргагүй байдаг байна. 2014 онд хүчит чонхор захын удирдлагууд тус захын ард байрлах 6 айлын газрыг худалдаж аван 2 дахь салбараа нээн өргөтгсөн юм. 2 том худалдааны төвийн дунд байрлах 200 м урт энэ зам бол нийтийн эзэмшлийн талбайд хамаарах юм а. Гэвч өөрсдийн дураар замын орц гарцыг хааж тагалсан хууль бус үйлдэл юм. За ингээд энэ зураг дээр тайлбарлаа ярихад бол энэ бол одоо хүчит чонхор захын яг өөрийнх нь албан ёсны эзэмшлийн ийм одоо талбай байгаа. Энэ бол албан ёсны зөвшөөрөлтөй ийм талбай. За тэгтэл хүчит чонхор зах одоогоос нэлээд олон жилийн өмнө бол яг энэ хүчит чонхор захынхаа хойно нь байрладаг ийм айлуудын өмчилсөн газрыг худалдаж авах маягаар хүнсний захынхаа одоо эзэмшлийн газрын хөлийг томруулсан байдаг. Ингэж томруулах явцдаа тухайн үед энэ хүчит чонхор зах энэ айлуудын урдуур ингэж өнгөрдөг байсан нийтийн эзэмшлийн зам талбай буюу гудамжийг одоо бүхэлд нь хааж өөрийн эзэмшилтэд авсан байж байгаа маа. Тийм учраас бид энэ гудамжийг чөлөөлөх энэгээр одоо түргэний болон галын автомашиныг саадгүй нэвтрүүлж өнгөрүүлэх энэ үйл ажиллагааг одоо ингэж газар дээр нь зохион байгуулж байна. Энэ болохоор хүчит чонхор зах маань өөрөө нийт эзэмшлийн зам талбайд энэ гудамж талбайг хаагаад хашаас сарвч барьсан байгаа. Галын хэлбэрийн тухай хуулинд байх юм бол галантрах тусгай зориулалтын автомашиныг хүрэлцэн очих нээлттэй зам гарцыг нээлттэй чөлөөтэй байлгах гэсэн заалтай байдаг. Үүний үр дүн энэ тухай хуулийн заалтыг зөрчсөн байгаа. Яг энэ асуудлаар бол яг нэлээдгүй яг Улаанбаатар хотын маань төвлөрөл Тэхүүн амын нэгтгэрлээ шалгалт нэлээдгүй ачаалттай байдаг. Яг энэ зам талбайг чөлөөснөр бол энэ тухайн энэ хороонд оршиж байгаа энэ зам гарцаар тусгай зориулалтын автомашин яваад бөглөрөөсөө өртөн сэргийлээд жишээ цаад одоо яг нэгэн шаардлагатай дуудлага өгч байгаа айл рүүд маань хурдан шуурга үүшлэх нөхцөл болцоог нь хангаж өгч байгаа. Тус хэсэгт оршин суух иргэд автомашины түгжрлээс шалтгаалсан сэтгэл санааны хүндрэл үүсдэг. Эрүүл аюулгүй орчинд амьдрах ямар ч нөхцөлгүй болохыг хэлж байлаа. Энэ бол одоо нэг барихад энэ бол үнэхээр дааварцсан зах шүү дээ. Бүх юм ингээл одоо өдөрт бол эн чинь 5-600 машин орж ирэх гэж 5-600 мянга зүгээр холчих жоохгүй нийтийн зохиолоос. Өдөрт 1000 ор болгонд 1000 шүү дээ. Энд чинь бараг дахиад ороход дахиад авах шүү дээ. Уг нь бол одоо энэ Улаанбаатар чинь нийт эзлийн талбай бүгднийг зогсоод болгочихлоо. Одоо энэ машин хармалгад явуулдаг зовлонууд бол болцсон л шүү дээ. Уул нь тийм байгаа юм. Тэгээд одоо энэ бол бүр 500-аас одоо бүр 1000 болчиход байгаа байхгүй юу? Тэгээд өшөө цаашгаа олон цаг зогсох юм бол өшөө нэмэгдээд байдаг тийм сонин юм шилжчихээд уул нь эн чинь бол одоо үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдэд үйлчилж байгаа учраас үнгүүл үйлчлчих хэрэгтэй байдаг шүү дээ. Хүнснийхээ зүйлийг дандаа эндээс авдаг байхгүй юу? Манайх бол гэхдээ энд байдаг үү. Тэгэхдээ одоо байнга үйлчлүүлдэг болохоор ор холгонд 1000 төгрөг авч идэх хэцүү. Дүүргийн удирдлагад хүчит чонхор захын холбогдох хүмүүст удаа шаардлага тавьсан боловч хариу өгөөгүй байна. Эхний ээлжинд хүчит чонхор зах болон нийтийн эзэмшлийн талбайг тодорхойлох 30 цэг тэмдэглэгээ хийнэ. Үүний дараагаар албан хүчээр орц гарцыг нээж иргэд жолооч нарыг нийтийн эзэмшлийн талбайд чөлөөтэй нэвтрэх боломжийг бий болгох юм а. Батцул хавж жаргал нар сурвалжлаа. Энэ байшингийн чин булангаас